Хүннүгэн археологийн шин нээлт. Нийтийн тоолны өмнөх 3-аас нийтийн тоолын 2 дугаар зуунд Хүннүг гүрэн хүчирхэгжин нүүдэлчдийн анхны төр тулсыг зохицлон байгуулсан нь Евразийн түүхэнд тод мөрөн үлдээсэн юм. Хүннүг гүрний хил хязгаарыг хүчирхэг үедийн Солонгосын хойгоос ил тарвахтай байгаль нураас цагаан хэрэм ордос хүртэлх өргөн удам нутгийг эзлэн оршиж байв. Хүннүүчүүд нүүдлийн мал аж ахуй ангөрөө эрхлэхийн зэрэгцээ төмөрлөг боловсруулан зэр зэвсэг гоёл чимэглэл хийх, гар урлал эрхлэн дээл хувцас амьтны загварт дүрслэл олон төрлийн хээ угалзаар чимэглэсэн эсгийн ширмэл ширдэг зэрэг нүүдэлчдийн ахуй сэтгэлгээ шингэсэн олон төрлийн эд зүйлсийг урлахаас гадна хөрсөргөлдөө улс гүрнүүдтэй өргөн хүрээнд харилцаж байсныг язгууртны оршуулгаас гарсан харь гаралтай олдрууд гэрчилдэг. Олон мянган жилийн түүхийг боддоор үзүүлж, Хүннүг гүрний төв нь одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр байсан. Хүннүүчүүд бол монголчууд бидний өвөг дээдс шимаа гэдгийг баримтаар нотолдог гайхалтай шинжлэх ухаан бол археологи юм. Дүүгэр зогсохгүй эртнэр үеийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, нийгмийн зохион байгуулалт, зэр зэвсэг, ахуй амьдрал, зан үйл гэх мэт олон зүйлсийг нэхэн судалж, өөр хоорондын тэмцэл, шилжилт хөдөлгөөн, хувьсгал хөгжлийн олон чухал мэдээллийг танин мэдэх боломжийг археологийн дурсгалууд бидэнд олгодог. Бидний өвөг дээдс болсон Хүннүг гүрэн бол нийтдээ одоо хятад сурвалжид анх тэмдэглэгдсэнээс хойш бол 300 гаруй жил оршин тогтносон байдаг. За энэ хугацаа бол нийтийн тооллын өмнөх 3 дугаар зууны төгсгөлөөс нийтийн тооллын 1-р зуун гэсэн юм хугацаа байгаа. Тэгэхээр энэ 300 гаруй жилийн хугацаанд оршин тогтнохдоо хүннүүчүүдийн одоо эзэлж захирж исэн газар нутаг бол одоо хятадын манжийн 3 муж буюу одоо Лууха голоос тэнгэр уул хүрсэн энэ 7000 гаруй урт, зүүнээсээ баруун тишээ 7000 гаруй километр урт, өмнө тишээ хятадын цагаан хэрмээс умар тиш байгаль нуур хүрсэн 4000 гаруй километр буюу 7000-ыг харьцах нь 4000 гэсэн ийм маш өргөн орон зайд бол бид нар бол оршин тогтнож байсан. Төв Азийн өндөрлөгт нүүдлийн мал аж ахуй ангөрөө эрхлэн усны тунгалаг, өвсний соргыг даган эдээшин амьдарч явсан эртний нүүдэлчдийн үлдээсэн олон мянган дурсгал өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр хадгалагдсан үлджээ. Хүрлийн үеийн хүчирхэг нүүдэлчдийн үлдээсэн нүсэр зохион байгуулалт бүхий булш, хэрэгсүр, дахил тайлгын байгууламжууд, уран нарийн хийцтэй буган хөшөөд олон мянган хадны зургууд зууны түүхийг хүүрнэх ажээ. За энэ орон зайд бол ерөнхийдөө 20 дугаар зуунаас эхэлсэн археологийн судалгааны явцад бол маш их археологийн дурсгалууд илэрч олдсон. За Хүннүгд холбогдох археологийн дурсгалын тоо бол ерөнхийдөө улс орчуулгын хувьд бол 15,000 орчим байдаг. За энэ дээр бол хот суурны 20 гаруй дурсгал байна. За хадны зургийн дурсгалууд, сүүлийн үед бол Хүннүгийн үйлдвэрлэлийн дурсгалт газрууд бол бас нэлээд нэмэгдэж байна. Хүннүүчүүдийн одоо яг үндсэн нутаг болсон Монгол улсаас бол бараг 90 гаруй хувь нь илэрч олдсон байдаг. За үүний үр дүнд хүннүүчүүдийн одоо соёлын талаарх ойлголт, хүннүүчүүдийн гадаад харилцаа, тэдний үйлдвэрлэлийн төвшингийн талаарх бол сурвалжид огт байхгүй мэдээ баримтууд бол илэрч гарснараа Хүннүгийн судалгаа бол харьцангуй одоо сайн хийгдэж одоо энэ судалгааны үр дүнд бол хүннүүчүүдийн талаарх ойлголт одоо 20 дугаар зууны эхэнд байснаас бол эрс өөр болж ирсэн. Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалуудаас хамгийн анх малтлах судалгаа хийгдсэн төдийгүй Хүннүгийн археологийн нэрийн хуудас суулж Монгол улсыг дэлхийд таниулж байдаг алдартай дурсгал бол ноён уулын булш юм. Туваа бүрээд Монголын нутаг дэвсгэр дээр 12 Хүннүгийн язгууртны оршуулгын цогцлбор дурсгал илэрж олдсноос 9 нь Монгол улсын нутагт илэрж олдсон байдаг. За эдгээр язгууртны оршуулгын дурсгалын нэг том төлөөлөл бол ноён уулын дурсгал юм аа. За ноён уулын дурсгал бол 20 дугаар зууны эхэнд дэлхийн археологийн түүхэнд томоохон нээлт болж байсан ийм гайхамшигтай содон дурсгал байдаг. 1901 оноос олон улсын хувь нийлүүлсэн монголоор нийгэмлэг Манжин хааны зөвшөөрлөөр Монголын Түшээд хан Сэцэн хан аймгийн нутагт алт олборлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. 1911 онд монголчууд Манжин улсын ноёрхлыг түлхэн унгахснаар Монгол орн Богд хааны засгийн газартай гэрээ байгуулж ашигын 16.5% Монголын талд төлөхөөр гэрээ байгуулж байсан түүхтэй. Энэхүү монголоор уурхан инженер Баллод 1912 оны зун
Ноён уулын зурамтын аманд алтны судлах хайх туршилтын цооног ухаж угаад санамсаргүйгээр эртний оршуулгын байгууламжид нэвтэрснээр ноён уулын дурсгалыг анх нээжээ. За улмаар баллууд бол Оросын газар зүйн нийгэмлэгийн Дорн Сибирийн салбарт захиа явуулж үл мэдэгдэх эртний ард түмний булш илрүүлсэн тухайга мэдээлсэн байдаг. 1923 онд Оросын нэрт аялагч Козлов Монгол нутагт орж ирсэн байдаг. За энэ хүний зорилго бол монголоор дамжаад Хятадын нутагт орших хар хот дээр судалгаа хийх ийм зорилготой байсан. За 23 оны эхээр Козлов бол өргөөнд орж ирээд бичиг баримттай янзлаад цаашаага хөдлөх зорилготой байсан. Гэвч Оросын коммунист намаас шийдвэр гараад за энэ хүү Козлов нь улс төрийн үзэл баримтлалын хувьд бол докторгүй хүн байна гэд экспедицийг туслах, буцааж татах талаар бол мэдээлэл ирүүлсэн байдаг. За ингээд өвөлдөөн бол Козлов өргөөд өвөлдсөн байдаг. Чухам энэ хугацаанд Козловын экспедицийн хувьцааг эргүүлэх нэгэн чухал үйл явдал болсон нь Монголын уурхайд Баллуудтай хамт ажиллаж байсан Польш гаралтай Ежо гэгч хүн 1924 оны 2 дугаар сарын 15-нд Козловтой уулзаж ноён уулын хачирхалтай агуй болон олдуруудын тухай ярьсан явдал юм. Козлов энэ хугацаанд Оросоос зөвшөөрөл авсан байдаг, малтлагын зөвшөөрөл аваад за ингээд энэ зуны хугацаанд том үр дүн хүлээж байгаа шүү гэж зөвшөөрөл олгосон. За мөн Монголын засгийн газраас зөвшөөрөл авсан байдаг. За ингээд үндсэндээ бол малтлагыг эхэлсэн. За сүжигтийн аманд бол 1-р буш, 6-р буш хэд хэдэн том бушийг бол малтлах судалгаа хийсэн байдаг. Мөн зурамтын аманд баллуудын бушин дээр дахиж малтлах судалгааг гүйцэтгсэн. За мөн ноён уулын сүжигт, зурамт, хужирт гэсэн 3 аманд нийт 212 бушийг бүртгэж газрын зураг, дэвсгэр зураг хийж баримтжуулсан байдаг юм аа. За ингээд энэ үйл явдлын үр дүнд бол маш олон олдор бол илэрч олдсон байдаг. За харамсалтай нь Козлов бол өөрөө яг мэргэжлийн археологч хүн бол байгаагүй. Тийм учраас яг археологийн арга зүйн дагуу бол малтлагыг гүйцэтгээгүй. Цооногны тусламжтай зөвхөн олдор хайх зорилгоор бол ухалтыг гүйцэтгсэн байдаг. За ийхүү энэ ноён уулын маань дурсгал дэлхийн 20 дугаар зууны эхэнд дэлхийн археологийн томоохон нээлтийн нэгт зүй ёсоор тооцогдох болсон юм аа. Козловын багийн ноён уулын дурсгалаас эргүүлсэн олдуруудыг судалгааны зорилгоор Орос руу илгээх асуудал үүссэнтэй холбоотой шинжлэх ухааны хорооны Цэвэн нарын тэргүүлэгчид хуучны дурсгалыг хамгаалах тухай хууль боловсруулж 1924 оны 9-р сарын 5-нд ардын засгийн газраар батлуулсан нь өдгөө бидний мөрдөж байгаа соёлын өвийг хамгаалах тухай хуулийн анхны их билээ. Дээрх судалгааны явцад илэрсэн олдвор хэрэглэгдэхүүний цөм хэсэг өдгөө Монголын үндэсний музейд ихэнх нь Оросын холбооны улсын Эрмитажид хадгалагдаж байна. Улмаар 1925 онд Ленинградын Эрмитаж музейн эрдэм шинжилгээний ажилтан Тепловохов, Боровка нар 1926-аас 1927 онд Симуков, 1954-аас 1955, 1961-ээс 1964 онд Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Дорж Сүрэн, Наван, Унгарын археологч Иштван Эрдели нар малтлах судалгааны ажлыг тус хийсэн байдаг. Дорж Сүрэн бол ер нь судалгааныхаа ажлын үндсэн дээр мөн хүнүүгийн түүхэнд холбогдох сурвалж бичгийн мэдээг судалгааны ажилтнаагаа хослуулан наривчлан судалж умард хүннүү хэмээх зохиолоо тойруулсан нь бол одоо хүртэл шинжлэх ухааны ач холбогдол алдаагүй тийм дөрвтэй бүтээл болсон юм аа. 1961 оноос хойш 40 гаруй жилийн хугацаанд ноён уулын дурсгалд судалгаа хийгдээгүй бөгөөд 2005 оноос Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн Оросын холбооны улсын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын археолог Угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран ноён уулын булчны археологийн судалгаа эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Археологийн судалгааны нэг онцлог юугаар байгаа юмыг бүгдийн нэг дараа малтад ингэдэггүй. Хэсэг хэсгээр малтдаг. Дараа үед шинжлэх ухаан хөгжихээр ямар шатанд гарах вэ? Тэрийг хүлээж зовоолж магтдаг. Ийм учраас энэ цөөхнөөр нь хоорондоо зайтай хугацаатай малтдаг шалтгаан тэнт байгаа юм. Шин арга барилгаан тэргээр нь хийх хэрэгтэй. Энд хэлэхэд хүний яс, малын яс гараад. Хүний яснаас ч бол генийн тогтоогод аль ямар гентэй вэ? Тэр нь орчин үеийн монголчуудаа ямар холбоотой байдгийг, эсвэл монгол угсаатнуудтай ямар холбоотой байдаг. Бус угсаатай холбоотой хүртэл гений талаар тогтоодог болчих.
60-аад оны үед юм уу анх малч явах үед бол тийм байгаагүй шүү дээ. Одоо бол тийм шатанд орцсон байна. Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнг аймгийн Мандал сумын нутгийг дамнан орших ан амтэн, ус ургамал тэгш, сүрлэг сайхан Баян хангайг Эрдвиэс нутгийн зан олон ноён уул хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Сүүлийн үеийн судалгаагаар ноён уулын хужирт, зурамд, сүжигтийн аманд хүннүүгийн том жижиг 300 булш байгааг тогтоогоод байна. Монгол Оросын хамтарсан төслийн хүрээнд 2006-аас 2015 онд ноён уулын сүжигтийн аманд язгууртны 4 булш, зурамтын аманд язгууртны булшны дагуул 4 булшийг шинжлэх ухааны өнөөгийн төвшөнд малтан судалж, Евразийн бүс нутгийн эртний нүүдэлчдийн анхны төрд улс хүннүг гүрний соёл, аж ахуй, урлаг, оюун санааны бүтээл, зан үйл, ёс заншил зэргийг нэхэн тодруулахад үнэтэй хувь нэмэр оруулах үйс олон гайхамшигт олдруудыг нээн илрүүлжээ. 2006 онд манай Монгол Оросын хамтарсан экспедиц ноён уулын 20 дугаар булшны матлах судалгааг эхэлсэн. За матлах судалгаа 2006 оны 5 сараас 11 сарыг хүртэлх хугацаанд 6 сарын хугацаанд үргэлжилсэн байгаа. За энэхүү булш нь бол энэ сүжигтийн аманд байрлах нэлээд том булшнуудынхаа тоонд орно. За ерөнхий хэмжээ бол одоо 18-ыг харьцах нь 19 метрийн хэмжээтэй дөрвөлжин чулуун хүрээтэй. За уршаага 17 метрийн урт одоо сунсан, өмнө зүг рүү чиглэсэн, урт үүдвчтэй ийм одоо том хэмжээний булш байсан. За гүн бол 18 метр 35 см-ийн гүнтэй байсан. За энэ бол ноён ууланд малтсан хамгийн одоо гүн булш бол одоо болж байгаа. За ингээд эзэлгүүнийг нь ерөнхийд нь гаргахад энэхүү булш маань бол одоо 2400 м3 талбайг бол эзэлж байгаа. Малталгын үр дүнд 6 давхар байшинтай тэнцэх үйс 18 метрийн гүнтэй урвуу пирамид хэлбэрийн 2400 м3 эзэлгүнтэй булшны нүсэр нүхнээс 1600 тонн шороо чулууг оюутнуудын хүчээр гараар малтан гаргажээ. Энэ нь 5 тонны 320 ачааны машинтай тэнцэх хэмжээ юм. Хүннүүгийн ихс язгууртныг нөгөө ертөнцид үдэгтэн түүний булшны баруун болон зүүн талаар хойноос урагш цувруулан 1-30 хүртэлх тонны дагуул булшийг байгуулж, магадгүй ойрын туслах, бие хамгаалах дайчид түүнд үйлчилж асан хүмүүсийг дагалдуулан оршуулдаг зан үйлтэй байжээ. За матлах судалгааны үр дүнд 5 үе доошогоо шатлан нарийсан одоо пирамид хэлбэрийн нүх. За түүний доор одоо давхар модон бунхан. За модон бунханы дотор талд авс. За мөн одоо энэ тухайн язгууртны эдэлж хэрглэж исэн одоо 200 орчим эд үлгийн зүйлсийг бол одоо нээн илрүүлсэн байгаа. За бунханы дээд өвчнөөс бид нар тухайн язгууртны хэрглэж байсан сүүхт хэргийг бол одоо малтаж гаргасан байгаа. Тус төслийн үр дүнд хүннүүгийн язгууртны 4 дурсгалыг малтан судалснаар олон гайхамшигт олдвор эдүлгийн зүйлсийг нээн илрүүлсэн юм. Үүнд мөнгөөр хөөлгөн уралсан аргал янгэр, домгийн гөрөөс, алтаар шарсан луу зэрэг мөнгөн эдлэл, хөрөл чимэглэл, хээ угалз, хүн амьтны дүрсэл бүхий эсхий болон хэвс, торго, даван эдлэлүүд, хан зүсэг бүхий хээтэй лакан аяг, хаш эдлийн үлдэгдэл, морь болон сүйх тэрэгний тоног чимэглэл, төмөр, модон эдлэл гэх зэрэг олон олдруудыг дурдж болно. Эдгээрээс Грек-Ромын хийц маягаар уралсан хөөмөл мөнгөн чимэглэл, өмнөд Азаас гаралтай хэвс зэрэг нь анх удаа шинжлэх ухаанд тогтоогдсон дахин давтагдашгүй дэлхийд сонгодог жишээ болж зөвхөн Монголоос олдсон ховор олдворт тодорхойлогдсон түүх соёлын хосгүй үнэт зүйлсийн жагсаалтанд бүртгэгдсэн юм. Хүннүүгийн язгууртны оршуулгаас алт, мөнгө, хүрэл, төмрөөр уралсан олон төрлийн олдвор илэрдэг. Энэ нь хүннүүчүүд төмөрлөг үйлдвэрлэлийн технологиг сайд эзэмшиж, уран тансаг хийц бүхий гоёл чимэглэл, эд үлгийн зүйлс урлах төдийгүй хөрсргэлдээ бүс нутгийн ур хийц сайтай эд хэрэглэлийг үнэлэн хүндэтгэж, эдэлж хэрэглэж байсныг гэрчлэнэ. Археологийн матлагын явцад даавуу, нэхмэл эдлэл илэрч олдох нь ховор тохиолдол юм. Органик материал болох даавуу, нэхмэл эдлэл, ширдэг, торго зэрэг нь олон зуун жилийн турш хадгалагдаж үлдэх нь нэн ховор бөгөөд ихэнх тохиолдолд ямар ч улам ургүй алга болдог билээ. Харин өдгөө Монгол нутагт орших хүннүүгийн язгууртны оршуулгын дурсгалаас ширдэг, хэвс, торго, нэхмэл эдлэл баггүй илэрдэг. Ноён уулын 20 дугаар булшнаас олдсон энэхүү хэвсэн дээр синтедэн заларч буй язгууртан түүнд хандаж буй нийт 9 хүнийг дүрслэн уралсан нь урд олдож байгаагүй нэн ховор олдвор юм.
Үүнтэй ижил хэвснүүд 31, 22 дугаар булчнаас ч мөн адил элэрч олджээ. Ер нь бол 2006 онд за Оросын судлаачид, Монголын судлаачдын талд бол хүнүүгийн язгууртны булшийг малтлах одоо дуршлаг бол байгаагүй. За бид нар бол энэ 20 дугаар булшин дээр бол одоо маш том туршлагыг бол хоримтлуулсан гэж хэлж болно. Судалгааны явцад илэрсэн олдуруудаас сэргээн засварлах шаардлагатайг нь Оросын холбооны улсын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын археолог Угсаатны зүүн хүрээлэн түр хугацаагаар илгээж Москва, Санкт-Петербург, Новосибирскийн туршлагатай сэргээн засварлагч мэргэжилтнүүдийн оролцоотой ихээхэн хөрөнгө хүч цаг хугацаа гарган сэргээн засварлаж хадгалалт хамгаалтын ажлыг гүйцэтгэн Монгол улсын шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнд олон гайхамшиг толдврыг хүлээлгэн өгсөн. Значение ноинулинских курганов очень велико для археологии в целом. Вообще это очень значимый памятник для истории Хунну. Он единственный пока, в могилах которого сохраняются предметы из органических материалов. Как мы знаем, они составляют, как правило, около 2/3 материальной культуры. Это те вещи, которые обычно исчезают. И только в ноинулинских курганах материальная культура Хунну сохранилась вот во всем своем великолепии. И вот это сочетание вещей, которые собраны в могилах знати, оно совершенно уникально. И этим эти курганы и известны, поскольку в них собраны не только предметы, которые относятся непосредственно к культуре Хунну, но и это срез вообще всей эпохи, потому что Хунну вступали в опосредованные или прямые контакты с очень многими народами и цивилизациями. С одной стороны был ханьский Китай, и в могилы Хунну стекались шелка, нефриты, лаковые изделия, колесницы. С другой стороны, они контактировали с маленькими зависимыми государствами Таримского бассейна, откуда тоже поступали очень интересные предметы. И далее, вплоть до цивилизации Средиземноморья. В их могилах можно найти вещи, которые могли производиться в Римской империи, текстили, которые производились в Пальмире, что-то из среднеазиатских государств. То есть, по сути, это такое хранилище, это сокровищница вообще мировой культуры. Вот эти вот погребения, несмотря на то, что они были и разграблены, и потревожены за этот период времени, тем не менее, то, что в них сохранилась органика, позволяет считать их одним из самых выдающихся памятников культуры Хунну, известных на сегодняшний день. И значение их просто огромно. Мы еще даже, я думаю, не до конца осознали, насколько это важный и интересный объект культуры и наследие вообще древнего народа. Ноён уулын язгууртны булшнууд нь барууны Ром, Парфян болон Дорны хятад Солонгос соёл иргэншлийн дунд өөрийн өвөрмөц онцлогийг хадгалан оршин тогтнож асан Монголын эртний нүүдэлчин ард түмний үлдээсэн дурсгал бөгөөд энэ нь оршуулгын зан үйл болон эд үлгэн зүйлсээс тодорхой харагддаг. Илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнээс үзэхэд хүннүүчүүд тухайн үедээ Хятад, Солонгос, Дорнод Туркестан, Согд, Тухаар, Бактри, Иран, Грек, Ромын эзэнт гүрэнтэй ямар нэгэн байдлаар харилцаа холбоотой байсныг гэрчлэнэ. 2000 гаруй жилийн тэртех ноён уулын булшны судалгаа нь дэлхийн хүннүү судлаачдын үнэлэлтийг хүлээж тэдний анхаарлын төвд зохивоорон эзэлсээр байна. Археолог бол ер нь улсад мөнгө дээр оруулна гэж байхгүй. Гэсэн мөртөө Монгол улсыг тусгаар тогтносон улс дэлхийн одоо чинь хичнээн орн байна. Энэ дундаас манайх хэдэх орн болж байна. Энийг чинь дэлхийн тавсанд харгаж иж байгаа. Эндгээр л одоо гол ач холбогдол байгаа юм. За ноён уулын дурсгалт газрын нэг онцлог бол энэ дурсгалт газар бол хүнүүчүүд үнэхээр одоо хятадын сурвалжид тэмдэглэгдэж байгаа тэр хүнүүгээд зэрлэг бүдүүлэг нүүдэлчин ард түмэн үнэхээр бодитоор байсан юм уу үгүй юу гэдгийг бол тодорхойлж өгснөөр ач холбогдолтой. Энэ одоо эрдэм шинжилгээний ажил нь одоо бүрэн дуусаад ингээд та бүхэнд энэ үзэсгэлэнгээр бол дамжуулж энэ судалгааны үр дүнг танилцуулах гэсэндээ бас их баяртай байна. Ноён уулын хүннүүгийн язгууртны оршуулгын цогцлбор дурсгалыг 1998 онд Монгол улсын хамгаалтанд байх төвх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтанд авлаа. 2012 онд Монгол улсын засгийн газрын тогтоолоор газар нутгийн хамгаалтын бүсийг байгуулав. 2014 онд ЮНЕСКОгийн дэлхийн өвийн хорооноос хүн төрөлхтний соёл иргэншлийн төвхийн олон улбаг хадгалсан дурсгалтай дэлхийд дахин нийтлэг үн цэнтэй болохыг баталж дэлхийн соёлын өвийн урьдчилан жагсаалтанд хүннүүгийн язгууртны оршуулгын цогцлбор нэрээр албан ёсоор бүртгэв. 2020 онд
Монгол улсын их хурлын тогтоолоор дархан цаас газрын ангиллаар улсын тусгай хамгаалтанд авав. 2021 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дахилгад уул болгожээ. 20 дугаар зууны археологийн их нээлтүүдийн нэг болох ноён уулын хүннүүгийн язгууртны оршуулгын цогцлбор дурсгал нь хүннүү гүрэн Евразийн бүс нутгийг хамарсан хүн төрлөختний үнэт зүйлс дахин давтагдашгүй гайхамшигт эд үлэг урлаг соёлын бүтээлүүдийг харилцан солилцж байсан соёлын харилцаа бүхий хүчирхэг улс байсны тод гэрч болж байдгаараа онцлогтой. Хүннүүгийн археологийн шинэ нээлт